Мял богдын саран мэд шав райчин дорж давгийн намтар 2 дугаар бүлгийн 8 дугаар хэсэг. Ном ба овцыг хоцроолгүй дуусч дундад газар амьтныг туслахаар одсны зүйл. Тэнд игүүзэрсэн эрхт зарлагл руу идүүгээ дундад газар одох цаг чинь хүрээгүй бөгөөтл хөвгүүнчи хортол минь үл болон одох болвоо. Үнэн одох бөгөөс миний энэ өвсөн цацраа 100 та мөргөөд бас 100 та иргэн 100 мандал үсгэн 100 балин 100 усан өглөг 100 цэцэг 100 та намжлах эдгээр бүгдийг бүрэн үйлдэн явагдах хэмээн зарлаглсанд райчин ерих баясан тэнд нэгэн хоног сууж бөгөөтл намжлах тэдгээр үлсийг мартаад манагаар нь тэндээс явахтаа бус аван одох сайн юмгүй тул гагц бүс дээлэн өмсөн торлсон гурвалжин таарцаг үхрийн ивэр хоёрыг үрж сонсохын үндсэн өвдөд хавтахыг сугандаан зүгээд энтхэгийн банддаа ёст малгай өмсөн игүүзэрсэн эрхтийн дэргэд айдстад авахаар ирснэ игүүзэрсэн эрхт айцлаад сэтгэлтэй. Энэ райчин луга би үүр ханиллаа. Үүнээс нөгөө золгомөө үлмөө химэн сэтгэж тэндээс райчин нэгэн даваа хүртлүүдэд игүүзэрсэн эрхт зарлагл руу. Аяа гуай райчин минь эндээс одохдоо ямар ёсоор явах хэмээн зарлаглсанд ариун эзэн райчин энэ ёсоор явмоо хэмээн их шиглэн дээш ийн өчрүүн. Богдсын намын үзлийг би үлгэр болгон бодтойо үзэгдэх хоосны хязгаарыг бидан явмүй болгон мөнх тасархай хоёрын магдаар мэдэн явмүй боловсон санаар урвал үгүй мөр болгосоор явмүй бошиг үзлээ мөхөс боловч бивэл гимшмүй асар богдсын намын бүтээлийг үлгэр болгон амгалан гигэн хоёрын хязгаарыг бидан явмүй авьяаст догшин будангуйг магдаар мэдэн явмүй ахуй амгалан гигэн гэрлийг мөр болгосоор явмүй авирт бүтээлээ мөхөс боловч бивэл гимшмүй тэмдэгтэйе богдсын намын явдлыг үлгэр болгон тэнсэл үгүй ёст явдлын хязгаарыг бидан явмүй тэнэг зожиг явдлын магдаар мэдэн явмүй тижээд тачаахгүй мөр болгосоор явмүй тийм явдлаа мөхөс боловч бивэл гимшмүй эрхэн богдсын намын тангарагыг үлгэр болгон эндүү атгагийн хязгаарыг би бидан явмүй эрлхэн хуурхыг магдаар мэдэн явмүй игнэгт застгүйг мөр болгосоор явмүй идүүгээ тангарагаа мөхөс боловч бивэл гимшмүй үлэмж богдсын намын ачуурыг үлгэр болгон үнэн жавхлан бүтсэн хязгаарыг бидан явмүй үргэлж ирэн тачаахуйг магдаар мэдэн явмүй үзэгслэн дөрвөн биеийг мөр болгосоор явмүй үнэн ачуур мөхөс боловч бивэл гимшмүй ариун эзэн марав хэлмэрчийг үлгэр болгон асар сонсохын үдсний хязгаарыг бидан явмүй альва төлөв үгсийг магдаар мэдэн явмүй алгасал үгүй өвдсийг мөр болгосоор явмүй авир домын үлс мөхөх боловч бивэл гимшмүй гайхамшигч мэлрава юугаан үлгэр болгон гагц үнэн сэтгэлийн хязгаарыг бидан явмүй ган мөө залхайг магдаар мэдэн явмүй гажуугүй хичээнгүйг мор болгосоор явмүй гайхах хичээнгүй мөхөс боловч бивэл гимшмүй өөрөө райчин би үлгэр болгон өсөх төгс хувтны хязгаарыг бидан явмүй өст буруу атгагийг магдаар мэдэн явмүй үн бишрлийг мөр болгосоор явмүй өдөр залбирлахуй мөхөс боловч бивэл гимшмүй эдгээрийг их шиглэн дээш үтснөө игүүзэрсэн эрхтийн зарлагл руу идүүгээ явах ёсон чинь маш сайн ажгуу Юр нь ялхас хүүхэн их юугэн дэргэд ахуйна их өсөх түүнчлэн өндөг их юугэн илчээр үтэр дэлбэрэх их бүтээлтэн лам юугаан дэргэд ахуйна юр бурууморд орохгүй бусуу ийм үгсийг ис сонссон мэт явах бөгөөтл чамаа юугаа хайрлах вэ нагсаар буйзаа идүүгээ намайг үргэл залбирсаар явагдах хэмээн зарлаглсанд райчин зарлагийг сонсон маш их уярсан агаараа нулимсаан зовруулан өчрүүн Ягүүзэрсэн эрхт лам юугаан би бурхан мэт үргэлж санах бүлгөө урд бөгөөс ачид ламаас өөр ирэн санах хүн үгүй бузаа идүүгээ бөгөөс бурхан болохын янар ачид эцэг ламаас өөр хэнийг ирэн санах идүүгээ хойд зурд гурав бүгдийн аврал тусд хөргүүл болох өцсүгэ химэн игшиглэн дээш өчлөө Бурхан сэтгэлд их нэгүсгч лам минь буянд райчин намайг хөргүүлэн сойрхоо буцалт үгүй үзлийн даваагаар явахгүй саналаа буруу мөнх тасархайн гитүүл газар олон бүлгөө ялган алагчлахын хүчит дээрэн олон ялангуяа эзлэн баримтлахын хоосон даваа ихээ ямагт дууссан бурхны газраа хүрхийн янар итгэл эрдэнэ хувилгаан лам аюулаас танилгон Янаг райчин хөвгөнээ намайг хөргүүлэн сойрхоо ариун бүтээлийг үргэлж даваагаар явахыг дурлалаа. Авьяаст догшин будангуй гитүүл газар олон бүлгөө
Авирт туслан сэтгэхийн хэцүү хавцгаа их алгасангүй атгагийн захарах хүчтэн болох уя. Асар төрөл үгүй туриглаас хагцсан талд хүрхийн янар ач идэрдэнд хувилгаан лам аюулаас тонилгон амраг райчин хөвгөнээ намайг хургүүлэн сойрхоо. Харил үгүй явдлын хавцгаад явахыг саналаа. Харамнан тачаа ханилгын алгасал олон нөхөд болох уя. Хазгаа застаг номын хавцгаар газраа хатуу хүчтэн дээрэмчин дими олон бүлгөө. Хатуужин ирэхээр тачаахагүй хавцгаая хүрхийн янар хамаг эрдэнэ хувилгаан лам аюулаас тонилгон хайрт райчин хөвгөнээ намайг хургүүлэн сойрох. Сахих тангарагын их хот барихыг саналаа. Сайтар сонсох мэдхийн сэрлөвчүүхэн бүлгөө. Сайн номхон сэтгэлийг хүрээлсэн байшин цөөхөн саадуулах элт далдын өрөө их болох уя. Зат төрлөгүй ярилсан гүнэнд болохын янар сансан эрдэнэ хувилгаан лам аюулаас тонилгон сайхан райчин хөвгүүнээ намайг хөргүүлэн сойрхоо. Ачуурын худалдааны үн авахыг саналаа. Асар эргэл нөхцөлийн явах мөр олон боллоо. Авирд гатлангаас тонилох гүн их хавцгаад альва ширүүн хүчит догшин дээрэмчин болох уя. Ариун дөрвөн бие яваад дуусах судаанаа хүрхийн янар ач идэрдэнд хувилгаан лам аюулаас тонилгон асарсан райчин хөвгүүнээ намайг хөргүүлэн сойрхоо. Элдв бүгд ортыг райчин бие бядхуй саналаа. Энэ элб бие жаргахгүй хүслээ. Идүгээ төвд улсын бишрхүй түшиг өчүүхэн эндүүлэн хуурах хулгайчин олон очрох уя. Эрхэн хөвгүүнээ дэрэгдэн эрхийн янар эрдэнэ хувилгаанд бие ламаас аюулаас тонилгон эрхэрайчин хөвгүүнээ намайг хөргүүлэн сойрхоо. Эдгээрийг их шиглэн дээш үтснөө яг үзэрсэн эрхт зарлагларун. Эдүгээ юун л явах бөгөөс өршөөлүүлзий хутгаар хургуулах бэлэг зохиолын тул энэ бүс орхимчхан дээр сууг химэн өөрийн бүс орхимж юугаан дэвсж өгснөө райчин учрун. Ламын сүдэр гიშгэж үл болох бөгөөтөл энэ орхимжин дээр хэрхэд сумуу химэн үтснөө эгүүзэрсэн эрхт зарлагларун. Юр лам юугаан зарлаглахаар суухна юуна гин болох химэн райчин орхимж дээрэн суулгаж эгүүзэрсэн эрхт өөрөө нэгэн их чулуун дээр нэгэн өвдгөөн дээш болгон нөгөө хөлөө завлан суухад тэр чулуунаа би нэгэн сөөм шигдэн орон идүүгээ болтол тодорхойо буй бөлгөө мөн түүнээ ягүүзэрсийн эрхт сун райчуна өлзий худаг оршуулга ихшгийг ийн аялгууллаа. Ахуй үндсэн аль буй химээх бөгөөс аяа муу бус сайн үндсэн минь айцтад их очир дараас үндслэлээ. Авирт тийм сайн үндэсний өлзий худаг амраг райчин хөвгүүнээ минь ош дугай хатуужил лам аль буй химээх бөгөөс хаан бөгөөс муу бус сайн лам минь харил үгүй сэтгэлд марваагүй хоёр бүлгөө. Хамгийн аврал тийм сайн ламын өлзий худаг хайрт райчин хөвгүүн минь ош дугай богдсын ном аль буй химээх бөгөөс бодтойо муу бус сайн богдсын ном нь боловсон тонилгох их мутраа 6 ном бүлгөө будруулах тийм сайн номын өлзий худаг бошигт райчин хөвгүүн минь ош дугай ядан бурхан аль буй химээх бөгөөс элт муу бус сайн ядан минь ялагдаш үгүй улаан очир гахаачин бүлгөө итгэлд тийм сайн ядмын өлзий худаг янаг райчин хөвгүүн минь ош дугай өнөмлөх номын сахиулсан аль буй химээх бөгөөс үргэлж номын сахиулсан минь муу бус сайн сахиулсан минь үлэмж махгал охин дингэр хоёр бүлгөө үнэн тийм сайн сахиулсын өлзий худаг үзэгсэлэнд райчин хөвгүүн минь ош дугай магад үзэл бүтээл явдал 3 өлзий худаг маш гуа райчин хөвгүүн минь ош дугай ямарваа түшиг ач үр 3 өлзий худаг янзад сайн райчин хөвгүүнээ минь ош дугай судсхий тусал 3 өлзий худаг сургаал бэлэг райчин хөвгүүнээ минь ош дугай цогтойо амгалан гигэн арилсан 3 өлзий худаг цовоо дотн райчин хөвгүүнээ ош дугай тэнсэлүгээ бурхан ном үнэн түүнчлэн ховргуудын үнэн хүчээр төгссөн өлзий худаг урал үгүй бодтойо ош дугай намайг хэн буюу химэн санах бөгөөс насад бядан явахын мэлрава би бүлгөө наран мэт мэлравын өлзий худаг хөвгүүн минь ош дугай настсан эцгээс хөвгүүн үлэмж болох өлзий худаг ош дугай химэн их шиглэн худаг оршуулсанд райчин басын учрун урд энтхэгийн орноос ирэх үе минь Дипувала модердуулан үзүүлсэн бал басуу ламын их мудраа мэрэгэн химэн зарлаглалаа. Түүнээс их мудрыг хичээн сонс химэн захлаа. Эдүгээ тэр лам 3 эргүүл химээх газар буй гинмэ. Тэнд отож болмоо химэн утсноо ягүүзэрсэн эрхт зарлагларун. Тийм үчих бөгөөс чи саарал үгүй одоод өөрөөс сурсан номоос гүн болохуунаа
Түүнээс сэтгэх ухааныг чинь сурагдахаа. Хэрвээ гүн бус бөгөөс өөрөө чи урьд сурсан номоо зүрхэн мэт итгэмзээ хэмээн зарлигсан райчин мөргөөд эргэж хөлийг нь орой дээр нь тавин ерөөл залбираад тэндээс ариун эзэн райчин явсан нөгөөд яг үзэрсэн эрэгт хойноос нь харан сэтгэлдэн хөвгүүн минь намайг хойногшоо нэгэн харах буйзаа идүгэ далд болтлоо намайг илгээс ухуунаа хөвгүүн минь үзээ дуурлах болмоо хэмээн сэтгэж гүзэн хонглын хүзүүн даваан дээр тэнд хормхон сууснаа ариун эзэн райчин хойногшоо нэгээхэн бээр харлгүй явцсан дигүзэрсэн эрх сэтгэлдэн хөвгүүн минь хойногшоо харлгүй явцсан нь багш хийгээд нөхөдөө буруу сансан болвоо юр зэтгэр болвоо үгүй юу бас муу заяаны эрхээр одох болвоо үгүй юу ном хийгээд үндэснээ ачийг илүү гарах буюу хэмээн сэтгэж тэндээс хийгээд нисэн өмнө нь гадраад райчин гүзэн хонглоос дэш өнгөрөн явах уяа нянангийн өрөнд тусан химээхийн захад бэлэн химээх овоод хөтөлбөлгөө. Ойр үзүүрхсэн арслан хаднаа явүзэрсэн эрэгт долоон дээрэмч хүмүүн болон ховилж райчин тэнд хурж ирэхлүвэ. Энэ муу хурамчийг цавчин алыг химээлцээр өмнөөс нь нэрээд зэрэг ноцсон үүрсэн хүнс ихлэн хувцсуудыг нь тонон авцсан тэнд райчин сэтгэлдэн аяа би энэ өглөө 100-таа мөргөж намжлан миний өмнө ийхүү асуугч ламтын хувилгаанаас өөр хэн байх вэ гэж санаад явахын ёсыг шүлэглэн ийн учруу. Удирдагч эцэг минь айлдан сойрхоо өтөр явагч намайг хэн бөө химээвэс улсын гүндэн дэх райчин би хэмээмүү үндсэн лам минь мэлрава лам бүлгөө өвөг эцэг минь марв огдон 2 лам бүлгөө эртний хуланц химээвэс дэлоо нараа шидтэн бүлгөө эрдэнэ өвдсөн дагинсын сайн үндсэн бүлгөө эндүүрл үгүй үндсэн очир дараас үндсэлсэн буй игнэгт лачи застууланд суун бясалгасан бүлгөө ил уул химээвэс бэлэн нэрт уул бүлгөө энэ хад химээвэс арслан үзүүрхэх химээх буй эдүгэ явах уу минь мөнх газарт явмой дээр мэлравай ламын зарилгаар явмой би тэр мэт явахын ёсны дээшитийн химээн өчвөөс гагцаар ховлоод үгүй болон мэлравай гагцаар суумой лам зарлаглруу хөвгүнэ хойногшоо харал үгүй явхад чинь ийм юм болов химэн тэнсгээр ирсэн бүлгөө би тангарахт чинь гимгүү ажгүй идүгэ чи ариун тангарагаас хагцал үгүй мөнх газар адутхун химэн номлоос райчин маш баясан биширч ламын хөлийг ройдон авч олонтой хутггүйгаад мөнх газар одлоо мэлраванд харж дод аггүй өөд болсонд тэндих хатагтай нугууд урд ёсоор эдэн ундаадыг өргөхөөр ирсэнд райчин сунсан хонголтон үгийг мэдээд ацарсан эдэгээ хадны завсар нууж тавиад ирэхлүвэ яг үзэрсэн эрэгт гүзэн хонголын гадна суугажгүй тэнд эмсэрч зоглоод ийн учрун аяа эгүүзэрсэн эрэгт эрт босхоогүй бүлгөө эдүгэ нүглээ эрт боссон юун болов хэмээснээ эгүүзэрсэн эрэгт зарлаглрун райчин хөвмөн дундад газар одлоо түүнээ өдөж ирээд сэтгэлэн уярсны тул гадна суув хэмээснэ айламаа райчин хөвгүүнээ эс хорвоо хэмээснээ эгүүзэрсэн эрэгт зарлаглрун райчин хөвмөн одохдоо над энэ мэт өгүүллээ хэмээн аялгуулан адас хоёрт Шакьямуны бурхнаа мөргий хэмээлээ алдаршсан марав агов хоёрын ордыг үзье хэмээлээ авирт цогт сэтгэш үгүй сүмийг үзье хэмээлээ алсад нял хийгээд лороо газрыг үзье хэмээлээ янаг райчин хөвмөнд дундад газар одлоо ямагт тэр минь өөртөө дурснаар хүрхийн янар илт ямарваа бост хүмүүн хоровжуул болох болгоо ятхан түүнээ би ийм үгсээр хорлоо үндсэн лам юугаан төрсөн цагтаан үзүүлэгч хоёр Шакьямуны бурхнаа мөргөх юун тус үргэлж аглаг уулдыг бядсан цагтаа үлэмж марав агов хоёрын хийдийг үзэх юм тус хамгаас сонсохын үндсэн овдыг ухсан цагтаа хавьяаггүй нял хийгээд лороо хоёрыг үзэх юм тус хайрц сэтгэлийн жаргалыг үзсэн цагтаа ханлхийлэн цогт сэтгэл шүгээс сүмийг үзэх юм тус дотоод муу атгагаан тасалсан цагтаа доройтолгүй номын хүртэл асыг үзэх юм тус дотн түүндээ эдгээр үгсээр хорсноо минь тоомоггүй янаглан тэжээсэн райчин минь үл болон наран мэт райчин минь дундад газар одлоо найрал дэмс та буй болохуунаа харж болохулгөө химэн эгүүзэрсэн эрэгт эдгээрийг аялгуулан зарлагсан тэнд дэмс бас өчрүүн ламын өдий чинээ нашдсан цагт дэргэд чин дотн болон суухунаа сайн бүлгөө өдий чинээ хортол болон одох нэгээхэн бэр мдээгүй ажгүй химэн гомдож үтснөө эгүүзэрсэн эрэгт бас зарлаглруу райчин хөвмөн мдээгүй боловч тангараа үл урах химэн аялгуулан ийн зарлаглаа
Хайрлан өсгсөн эцэг их бөгөөтөл хариугүй хөгшөрсөн эцэг их юмнаа туслах өвгүүн цөөн хадгалан сахих тангараггүй шавнар хавьяад багшаа өтлөхүйе тус хүргэх цөөн аюулгүй цагаан арслан адил райчин минь дундад газар одлоо аяа хөгшин нохоо мэт биеийн тоцорлоо асар сайхан гэрс зогдрон хөөргөн дундад газар одлоо омх дэрэм барсад райчин минь дундад газар одлоо осол хөгшин өнөг мэт өвгөн биеийн тоцорлоо ох сайхан үсэн хөөргөн дундад газар одлоо Шувууны хаан ханжир дундад газар одлоо. Сэрвийлгэн дэжсэн дахиад мэт өвгөн биеийн тоцорлоо. Шулуун сайхан жигүүрэн хөөргөн дундад газар одлоо. Үтэр туулах харцаг адил райчин минь дундад газар одлоо. Үеийг исолтсон ёл мэт өвгөн биеийн тоцорлоо. Гуай сайхан морон адил дундад газар одлоо. Гутамшиг байшнаа ах уу элчин мэт өвгөн биеийн тоцорлоо. Идэр зэрлэг буганд адил райчин минь дундад газар одлоо. Илт хөгшин өвхөр мэт өвгөн биеийн тоцорлоо. Үзэгслэн тэнгэрээс гуай райчин минь дундад газар одлоо. Үлэмж цолмон адил мэлмийн райчин минь дундад газар одлоо. Илдэв хивээс зөөлөн өгт райчин минь дундад газар одлоо. Ирхэн хонхноос сайхан дууд райчин минь дундад газар одлоо. Тогсоос үлэмж гуай райчин минь дундад газар одлоо. Тотноос уран өгүүлэх райчин минь дундад газар одлоо. Сад заснаас үлэмж заст бийд райчин минь дундад газар одлоо. Сайхан нагссан бургас найлзур мэт райчин минь дундад газар одлоо. Магдаар элдвийг мэдсэн райчин минь дундад газар одлоо. Маш зандангаас сайхан үнэрт райчин минь дундад газар одлоо. Үзүүлэгч лам юугаан зүрхэндээ сэтгсээр одлоо. Үнэн гурван эрдний аврал болгосоор одлоо. Химэн эдгээрийг аялгуулан зарлагсан дэмс бас өчрөн. Өдөг чинээ их амаргалсан бөгөөтл ханилах нөхөд хийгээд ямар өглөгийг сойрхоо. Хол газраа зовл үгүй одов заа химэн өтснөө ягүүзэрсэн эрхт бас зарлаглруу. Хань нөхөр хийгээд өглөг өгсөн минь ийм бүлгөө. Хайт райчингаа нэгэн сайн нөхөрлөгөө ханилгуулан илгээлээ. Хавьяагүй бусдын нөхөд хамтад хагцах бүүзаа. Хадуулдаж райчингийн нөхөд хагцах ханддах нь үгүй бүлгөө. Хамт өөрөө болсон ер мэдгтээд нөхөрлөгөө. Харилгүй райчин хүүгүү минь ханилан одлоо. Заяат райчингаа нэгэн саймаар унуулан илгээлээ. Завхаа бусдын морь тартагдан захилах бүүзаа. Засалд райчингийн морь захилах тарга үгүй бүлгөө. Захилах үгүй огоот ер мэдэх хурдан хиймэрийг, залхуу өгөөд огоот мэдэх хурдан хиймэрийг залуу райчин минь хүлэглэн удал үгүй одлоо. Үзэгслэнд райчингаа нэгэн дулаан дээл өмсгөн илгээлээ. Үргэлж бусдын дээл хүйтэн дулаан болох бүүзаа. Үлэмж райчингийн дээл хизээбээр дааруулах үгүй бүлгөө. Үнэн элчсийн галыг бадруулсан бүс дээлийг үзхүүе дотн райчин минь өмссөн одлоо. Тэмдэгтээ райчин минь нэгэн сайн эдэнийг идүүлэн илгээлээ. Тэжээд бусдын эдэнээ сайн муу амт болох бүүзаа. Дэжээсэн райчингийн эдэнээ муу амт болох үгүй бүлгөө. Тэнсэл үгүй дээд Дианы сайн эдэнийг төгссөн райчин минь хүнслээр одлоо. Сансан райчиндаа нэгэн сайн эдийг өгөн илгээлээ. Самуу бусдын эдэд дайсан хулгай болох бүүзаа. Сайн райчин эдэд цаатуулах дайсан хулгайгүй бүлгөө. Цацлал үгүй сонсохын чандан эрдмийг сайхан райчин минь авсаар дундад газар одлоо. Химэн эдгээрийг аялгуулан зарлагсан тэдгээр эмс бас өчрөн. Аяалам тэр райчин хүүгүн чинь нэгдүгээ бидний хорхот орох бөгөөс ихэвчлэн хойноос нь нэг хүнээ гүйцмүү химээснээ бас аялгуулан бас лам аялгуулан ийм зарилгэллаа. Ариун окторгуй адил райчин хүүгүүний минь аяа идүгээ ирэх үгүй азархуй санах бөгөөс та ахуй окторгуй гисгийчлэн эвхэх бүүзаа төргөн хие адил райчин хүүгүүнийг минь төдөн ирэх үгүй азархуй санах бөгөөс та төрөл үгүй хийг атхан барих бүүзаа наран саран мэт райчин хүүгүүний минь найралдан идүгээ ирэх үгүй азархуй санах бөгөөс та насад гээгүүлэгч наран сарныг хавтгалан чадах бүүзаа галуудын ханд адил райчин хөвгүүний минь гагт зоригт түүний ирэх үгүй азархуй санах бөгөөс та гайхамшиг цөмбөр уулыг тэврэн ацрах буузаа алдарсан хөвгүүний минь ирэх үгүй хаанаас ацрах та аяа эндүү сэтгэлээр ирсэн юмс болон асрэнлэн санснаар хилс дэм зовв ич хөрөгүй авирт айх мэт эмсэчгүй ил турцах сэтгэлээр энд ирсэн юмс ялгуусан богдсын намыг эсүүлд хүнээ ямагт муу сэтгэлээр тамд утгах буузаа эдгээрийг их шиг аялгуулан зарлаглаад сэтгэлэн зовнсон мэт эмгэнэн суухад тэд эмс бас өөрөө сэтгэлийг зовх үгүй мэт өчрөн. Юр райчин гүйцэж яцрах тийм бэрх ажгүй сэтгэл зововч тусгүй биш үү. Бидэнд амраглах нэжгээд хөвгүүн буй бүлгөө түүний лам шав болгон өргөё. Түүнийг райчин хөвгүүнэн адил болгон тийм бус бөгөөс амарлсан гэрэлт райва хийгээд сэвэн райва тэргүүтэн олон шавнар дэргэд чинь биш үү. Тэр райчин санаж сэтгэлэн юун зовх хэмээн үтснөө ягүүзэрсэн эрхт зарлаглрун
Олон райва шавнэр дэргэд бөгөөтөл ойшигдох райчин мэт чухга. Олон эмс боловч бишрэлтэн чухаг химээгээд бас аялгуулан зарлиглалаа. 100 мянган арслан хуран чуулавч зассан гэрс зогдорт арслан гагц бөлгөө төмөн 100 мянган барс хуран чуулавч баясах сайхан ирээн үст барс гагц бөлгөө асар 100 мянган загас хуран чуулавч ариун сайхан алтан нүдэд загас ганц бөлгөө сац 100 мянган райва нар хуран чуулавч сайхан райчин адил нэгэхэн бэрүгээ бөлгөө эдүгэ гунтхийн амарлсан гэрэлт райва хийгээд элгишгүүнт голын муу хоргын амгалан мандуулах ирээн бэлчрийн үлзий бадарсан сэвэн райва этгээд дагмгийн линхава брэгэн райва эдгээр зүрхэн мэт дөрвөн хөөвөн бөгөөтөл өчүүхэн ханилсны тул хэрхэн мартах үлэмж түүнээ санахуяа сэтгэл минь юу л зовох үзэгсэлэнд райчингаа холоотсонд үргэлж санаа минь илэн дүүрлээ. Тэмцэх төлөө үгсээр нэрийдэн ийм үзлийн тэмдэгтэйгийн нэр нь үзэл бөгөөтөл хиллэх үзэл бөлгөө тэжээд эзлэн баримтлах алгаслын сэтгэл их болсонд тэгш гагц сэтгэлээр ухах хүмүүн цөөн буйзаа. Асар сэтгэлдээ улам нэмүүл хүгийн бүтээлийн аяа нэр нь бүтээл бөгөөтөл тойрон ахвай бөлгөө авир дүлэмж үзэхээ хослон ийлүүлэн ариун сэтгэлийн онсноо хатангадах хүмүүн цөөн буйзаа. Застаг сэтгэлээр чанагш янагш үйлдэхийн явдлын зах нэр явдал нь бөгөөтөл таатал болох бөлгөө заяат сүрээр ертөнцийн 8 номыг дараад заасан номын үннээ хүрэх хүмүүн цөөн буйзаа. Ил ичнээ хоёрчлан үйлдэх энэ тангарагын ялгал нэр нь тангараг бөгөөтөл аргалан хуурах бөлгөө ямагт ам алдан авсан тангарагаан үлэвдэн ялангуяа өөрийн сэтгэлэн гэрч болгох хүмүүн цөөн буйзаа. Өөдгөө дурлан хүссэн энэ ачуурын өгүүлэх нэр нь ачуур бөгөөтөл хууран төрүүлэх бөлгөө үлэмж номын ёсноо сайн сэтгэлээр үл хүрэн үнэн дээд мөрлөгөө нийлэх хүмүүн цөөн буйзаа. Цааснаас сударлан бичсэн гүн өдөс цаггүй гүн мэт бөгөөдөл мартахын тулд бичлээ. Захрах хичээлүүгээс сэтгэлд хүмүүн олон цагаан номыг сэтгэлдээ төгсөх хүмүүн цөөн буйзаа. Торгоолт үлснээ хүлэгдэн тэр багш тун нэр нь багш бөгөөтөл саатлын нэмэр бөлгөө тодорхойо нэгэн бээр бишрэл үгүй амтан төлбөрт бэлэг төгссөн ламыг төгшөх хүмүүн цөөн буйзаа. Харил үгүй нүдэн анин сэтгэх тэр бишрэл хавьяат нэр нь бишрэл бөгөөтөл хоромхон зур бөлгөө хаан муу үлсээ ихэд төөдсөн амтан хадгалан идэх өмсгөө бүрэн дэвч хүмүүн цөөн буйзаа. Улслуугаа үргэлжилсэн чимэгт өчүүхэн тэрхийд учирсан нэр нь хийд бөгөөтөл ясал улсын балгад бөлгөө улам их алгаслыг үүсгэх амтан ухааныг бүтээхээр уултыг бядах хүмүүн цөөн буйзаа. Түүнчлэн гадмын бурцэг толгойд өчүүхэн банднар тэжээд нэр нь банднар бөгөөтөл өнгөөр болгосон бөлгөө. Түүгээр бишрэл үгүй олон банднар тэгш номхдох ёсоор шагшаабадгийг сахих хүмүүн цөөн буйзаа. Аяа янангийн засал дэмч юмс асар нэр маань өглөгийн эзэн бөгөөтөл хүслээр аргадаг бөлгөө авир өчүүхэн бишрэлтэн бүгдээр ариун буйнаар хүндлэх эмс цөөн буйзаа. Юр хар толгойд улсын бишрэл өгнээ буйзаа. Их хурцэл дэмсийн бишрэл нууц орноо буйзаа. Игүүтгэл үгүй игүүзэр миний бишрэл сэтгэлдэн буйзаа. Ерөнхий дээр тэг ширдэмтэн чухаг буйзаа. Түүнээс бас гүн бишрэлийн чухаг буйзаа. Тэмдэгтэй хамг улс үгээр буян болгох ажгүй тэжээд хамгаар буйны харуу авахгүй санах ажгүй. Тэгш бүгдээр айсандан аврал болохгүй санах ажгүй. Хиллэн хайрлыг химээвч Несванес болмоо за хилээгүй эрхлэн сайн боловч мунхаг болмоо за хэдий чинээ их хүчрхөвч эцэст нурмоо за хэрсүүлэн бүгдд шулуун авирлагч харан буй за хамгаас бэгнэн үйлдвч худал хуурмаг болмоо. Харил үгүй туслах намын мичэр болгон санмуу. Хатуу хорт хилэнцийн гэрлэхэн уйлдмуу. Хавьяагүй ийм эрлэгчийг санахуйна гайхамшиг болоо. Ургамлахад үүр болохуяа хаг тогтох. Урсах уснан ширэхгүй улам орон илт үзэгдэх. Унах модон хувирхуяа навч мод үл оргох. Учирсан уул үүр болохуяа усан модод барагдах. Шидэд игүүзэр бие өтлөхүүнээ сэтгсэн ухаанаа талтлагдам за. Шулуун хэнзэр эмс өтлөхүүнээ бишрэлт тань буурам за шалгадаг тогс мэт эмс биеийн шиншлэн заснам за шивэр үхт тот мэд эмс олон үг өгүүлэм зэ өгөн надад л хөгшин эмс туул хургаан адуулахын тулд энд ирсэн зочид
Эмс харах цагт нь болвоо идүүгээ гэртээ харах цагт нь оройдох болов зай. Ил доод хадны завсраа төвнөх чимээ сонсном. Ацран нуусан идээх тань хулгаалan идэхлүүгээ амаргалан ацарсан тос тань гулсан унав. Амтад архийг тань үнээд зөөж явнам. 10 туламт махыг тань хэрээ татлан иднэм. Хуран ирсэн зочид та идүүгээ яаран харих уя. Ховт эмс та амар жаргалаар явахтун. Хотогт өрөөлөөр бас золгомзаа химэн хорцолт өглөгийн эзэн эмсэд эдгээрийг аялгуулан зарлаглсанд тэд эмс бүгдээр янагш чанагш харалцсан тохоогоороо түлхэлцэн сэмээр өгүүлэлцэж их ичсэн агараан эдэндэн орхлууга ягүүзэрсийн эрхтийн зарилгаар мөн болсныг үзээд тэд эмс их биширч гимэн мэдээд үнэ хэрээний эзнээс өлсөн эдээгийн ацран ягүүзэрсийн эрхтдэн өргөжийн учрун бид бүгдээрт мөнх бус мэдүүлэх нэгэн намыг номлон сойрх хэмээн үтснөө ягүүзэрсийн эрхт өргөсөн эдэг авал үгүй аялгуулан ийм зарлаглаа. Харамт эмс янагш гिचэн сонсогтун хамагт алдаршгүй хүсэн үлдэх буян нэгдүгээр хайртын наснаасаа айн авралын орон болохгүй хоёрдугаар хариуг авахгүй эрен санаж өглөг өгөх гутгаар хатуужл үгүй буян өргөвч би химэн бардамнах төтгөөр хаан бээр үүнээс үндсэн үгүй үйл юм болох эдхүй дурлан чуулганы хормыг олон үлдэх нэгдүгээр ямагт мэргэлэн дураар ном зохиох хоёрдугаар ялангуяа сэтгэлээр дэмий дуулан игшиглэх гутгаар илт хүмүүнийг аргадан ихэрхэх дураар авшиг өгөх төтгөөр ич хүртийн дөрвөөр айцтад үл оруулах онц номлох хүсэн өдөрдүүлсэнгүй судраар бүтээх нэгдүгээр омог сэтгэлээр мөргөх хүндлэх баясгах хоёрдугаар огоод сайн муу савтныг мэдл үгүй муухгуудыг хуурах гутгаар охи номуудыг үнэлэн идээс худалдах төтгөөр осолын дөрвөөр амтныг туслахүй үл чадах агилгаа гагцаар суун үл алгасалт баясгах нэгдүгээр агилгаа гагцаар үл сун алгасалт баясгах нэгдүгээр асар зовлыг үл чадан жаргалаан дурлах хоёрдугаар ариун бүтээх бөгөөтл номлогоо дурлах гутгаар ахгүй эргэлийн үлсээр биеийн хүндэтгүй үлдэх төтгөөр аяа энэ дөрвөөр огоод танилах мөрийг үл олох төтгөөр дөрвөн шүлэг болгосон энэ ихшгийг дөтлөн ирсэн эмсийн хариу ном болтугай. Химэн эдгээрийг аялгуулан эдэг гэс авсанд тэнд ариун эзэн райчингийн бүс жанчийг Бригам Рави өмсөн суух хонголтон суусан бөлхөө тэнд эмс эдэгэн аван гомцноо райчингийн суух хонглон одоод Бригам Равиж жанч нөмрөн суухад ариун эзэн райчин мэт санаад мэдснээ нөгөө эцсэндээ тэр эдэгээ Бригам Рави дөргөө химээлцснээ тэнд Бригам Рави тэнд эмсийг дагуулan ягүүзэрсэн эрхтэн дэргэд ирж очив. Эрдэн лам айлдаж зөвшөөн саярхоо эд эмс урд буруу үйлцэн нь үнэн бөлгөө эд үгээ хайрлан өргсөн эдэг нь аваад нэгэн номыг саярхууна ямар химэн үтснөө ягүүзэрсэн эрхэд зөвшөөн эдэг нь авч бас нэгэн аялгуугаар ийм зарилгалраа. Урт наст тэнгэрийн орон дох тэд аршин учирсан өөрийн сэтгэлийн агаарыг үл мэдэн улам гинт болсон ухааныг дайсан болгон сэтгэмүү урвалт тэгш орохгүй химэн дуртгал үгүй бүтээх үе хүслээ доор тамийн орон дох харамт тэр бэрд дотн өөрийн сэтгэлийн гутсныг үл мэдэн домогт бустаан ховдоглон харамнахгүй үйлтмүй доройтсон муу үлсийн ирэхээр өлсөн ундаасан явлаа. Дунд замбуутив орон дох бүгд зовлонтон дурлахгүй алтан газар доор бөгөөтл үл мэдэн толь муу авираар улсаас хулгаж авахыг хүсмөө тоогүй хоормог худал санснаар доройтон явмөө аяа нянангийн бочид алиа эмс бүгдээр ачид ягүүзэр над эдэгээ өргөхийг үл дурлан асар хоосон жанчтад эдээгэн өргөөд авирлан ядаж их ичсэн эмс та өөрийн авирал үгүй чөтгөр мэт бачлах үүлэн дэвчээд охин дингэрс мэт бурхнаан элдвлэн өргөгдөхөө. Тэдгээрийг их шиглэн эмсэн зарлагсан тэндээс нэг юм нь их биширч ойлгохлуга нөгөө бус олон эмс дарвиж сайн бишрэлт болоод бүгдээр бас ийн учрун Эрдэн лам минь айлтан сойрхоо идүүгээгийн улс бид муу ирэхээр түйдэн явж юр сайн буйны ялгалыг эс мэдэв химээлдэн уйлж олон мөргөөд ягүүзэрсэн эрхт маань энд үүр суухуна бид баясан номлуга зохилдох хүндлэлийг үргий химэн үтснөө ягүүзэрсэн эрхт зарлаглрун. Идүүгээ би таны энд үүр суух үгүй одмой за та бүгд эмсийн насанд зэтгэр үл болох номын үлзий утгаар учран долгох хөрөөлийг өрөөсгүй химэн аялгуулан ийн зарлагллаа.
Агдугаар дээд хөх окторгуй 1-р, авирт эрен явагч наран саран лугаа 2-р, алгасал үгүй цаг цагт хүрх хүрс учрах бүлгөө. Ариун хөх окторгуй таяны их амгалан суутгай, ариун наран саран би 4 твийг эргэслэн одмой. Үнэн бус бөгөөтөл наадан митгүүлөв, өзөгдөх хөх окторгуй та үүлнээ үл далдлагдан, үлэмж наран саран би райхууд үл халахлагдан, үргэлж бас золгох гэрөөлийг зохион, үзүүлэн номын үлзий утгаар учран золгохгүй өрөөсвэ, эрхэн үлэмж өндөр цастуул 1-р, игнэгт түүнээ хэрхэн явах цагаан арслан 2-р, эндүүрэл үгүй цаг цагт хүрх хүрс учрах бүлгөө. Идүүгээ цастуул дисээ та инх амгалан суутгай. Эмнэг цагаан арслан би суух үгүй хязгаарыг битгээр юм уу? Тун үнэн бус бөгөөтл наадан митгүүлөв. Тогтсон цаст дисээ уул та тоглох нарнаа хайлагдал үгүй суугдах. Тоглох цагаан арслан би бургааныг бороонд төөрлөгүй явж тодорхойо бас үнэн золгох ерөөл зохион танилгах номын үлзий хутгаар учран золгохгүй ерөөсвэ. Тэмдэгтээ өндөр их уулын бэрх хад 1-р, түүнээ зэрэгцэн явах шувууны ханжир 2-р, тэгүүдрэл үгүй цаг цагт хүрс учрах бүлгөө. Тэжээд өндөр хад та инх амгалан суутгай, төгссөн жигүүрт хажир би окторгуугаар нисэн одмой, магтан бус бөгөөтөл наадан митгүүлөв, маш өндөр хад та аюулт нэргэлгэнээ эвдэгдэл үгүй атгай, магад жигүүрт хажир би нураанаа тордол үгүй явж, мартал үгүй бас золгох ерөөл зохион, мандуулсан номын үлзий хутгаар золгохгүй ерөөсвэ. Тунгалаг хөх гэрс мапам далай 1-р, тустлан түүнэн умбах алтан нүдэн загсан 2-р, тойрвол үгүй цаг цагт хүрс учрах бүлгөө. Туст гэрс мапам далай та инх амгалан суутгай, тонмол алтан нүдэд загсан би ганга мөрнөө одмой. Авирт үнэн бус бөгөөтөл наадан митгүүлвүү. Ариун мапам далай та долгисоход хөдлөл үгүй суутгай. Алтан нүдэн загас би дигэний осолтолгүй явж, ангижрал үгүй явж бас золгох хөрөөлийг зохион, адит номын үлзий хутгаар учран золгохгүй ерөөсвэ. Зассан хүрээнээ тарьсан хаалоо цэцэг 1-р, заяат түүнээ эргэцэх ирээн зүгийн 2-р, залхуурал үгүй цаг цагт хүрс учрах бүлгөө. Залуу сайхан хаалоо цэцэг та инх амгалан суутгай, засалт өчүүхэн ирээн зүгээ би суух үгүй цэцэрлэгүүдийг битгээр отмоо. Хит үнэн бус бөгөөтл наадан митгүүлөв, хизээ бэр сайхан хаалуу цэцэг та херөө мөндрөөн дэлтэл үгүй атгай, хэрсүү өчүүхэн зүгий би салхинаа хийстэл үгүй явж, хэлбэрл үгүй бас золгох ерөөл зохион, хэрэглэх номын үлзий хутгаар учран золгохгүй ерөөсвэ. Хавьят нянан дах хурсан бишрэл эмс 1-р, хатангатан түүнээ явах юузэр мэлрава 2-р, ханал хийлэн цаг цагт хүрс учрах бүлгөө. Ханлан ирсэн эмс таанд инх амгалан суутгай, хатуужил дэгүүзэр би альва ардыг бядхаар одмоо, сац унан бус бөгөөтл наадан митгүүлөв, саадал үгүй ирсэн эм та үхлийн эзнээ эвэгдэл үгүй инх амгалан атгай, сацлал үгүй зүүзэр би сэтгсэн ухаанаа дэлгэрүүлэн явж, сайтар бас золгох ерөөл зохион, сансан намын үлзий хутгаар учран золгохгүй ерөөсвэ. Эдгээр ерөөлийн адилаар ихшгээр зарлагдсан тэдгээр эмсээс нэгэн хідэн их бишрээд ягүүзэрсийн эрхтийн хойноос дагаж шав болсонд нөгөө олон эмс нь номыг бишрээд харлаа. Ариун эзэн раачин үндэсний адидтыг үлэмж оршуулан ном хийгээд өвдсийг хоцорлоггүй дуусаад сайн эрдмийг дэлгэрүүлэн алдаршуулгын тулд дундад газрын амтны тусалгаар утсан 8-р зүйл болоо.